Нэгдүгээр хэсэг. Эзэн эцсийн өдрүүдэд хэрхэн ирэх вэ? Эзнийг хэрхэн угтаж авах вэ? 2000 жилийн өмнө эзэн Есүс ингэж амласан. Хэрвээ би яваад та нарт зориулан орон байр бэлтжихвэл дахин ирээд та нарыг өөртөө авах болно. Эзэнд итгэдэг бүх хүний хувьд энэхүү амлалт нь бидний хамгийн том найдвар юм. Хэрв бид амьддаа эзнийг угтан авч чадвал энэ нь хамгийн агуу ерөөл бид Тэнгэрийн хаанчлалд орж чадна. Харин эзнийг угтан авч чадахгүй бол энэ нь бидний мөнхөд тээх хамгийн том харамсал болно. Тэгвэл эцсийн өдрүүдэд эзэн эргэж ирсний тэмдгүүд юу вэ? Эзэн Есүс өөрөө ингэж зөгнсөн. Та нар дайн болон дайны сургийг сонсно. Бүү цочорт. Учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Эдгээр зөгнөл бүгд биелсэн гэж та бодож байна уу? Бид эцсийн өдрүүдэд амьдарч байгаа юу? Эзний эргэн ирэх цаг болсон уу? Яг одоо дэлхий даяар гамшиг ар араасаа нүрлэж, улам ноцтой, улам ойр ойрхон болж байна. Өлсгөлөн, үер, ган, газар хөдлөлт, тахал, тэрч байдхай дайн гээд бүгд тохиолдсон. Энэ нь агуу их гамшиг эхэлснийг баталж байна. Энэ нь эзний эргэн ирэх цаг яг мөн гэсэн үг юм. Гэхдээ эзэн яг яаж ирэхийг та мэдэх үү? Бас бид эзнийг хэрхэн угтан авах ёстой вэ? Зарим хүн энэ бидний санаа зовох зүйл биш. Эзэн ирэх ёстой үедээ л ирнэ гэж хэлж магадгүй. Гэхдээ ах эгч нараа, та нар мэдэх үү? Библиэд эзнийг угтан авах хоёр өөр хандлагыг буюу ухаалаг охид болон мунхаг охидын хандлагыг дүрсэлсэн байдаг. Ухаалаг охид идэвхгүй хүлээдэггүй. Идэвхтэйгээр ирж хайж эзнийг ирэхэд бэлдэж тосоо бэлэн байлгадаг. Яг л эзэн Есүсийн хэлсэнчлэн хайдаг хүн олно. Тогшдог хүнд нээгдэнэ. Тэгвэл мунхаг охид яадаг вэ? Тэд эзний ирэлтийн тухайд ханга хандаж эзний хүслийг ойлгохыг ирж хайхын оронд уламжлалт итгэл үнэмшил, өөрсдийн үзэл төсөөлөлтөд гүжүүдлэн зууралддаг. Тиймээс тэд бас эзний ирэлтийг хүлээж байгаа ч түүнийг угтан авах боломжоо алдах болно. Энэ Библи судлалаар бид эзний ирэлтийн асар том хэрэг явдлыг гүн гүнзгий хэлэлцэнэ. Энэ бол эзнийг угтан авч сайн хүрэх газартай болж чадах эсхийг маань тодорхойлдог сэдэв юм. Хэрв чи айсуу гамшигын үеэр амьд үлдэж, ухаалаг охин байж, тосоо бэлдэж, эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан авч сайхан хүрэх газартай болохыг хүсвэл өнөөдрийн сэдэв чамд туйлын чухал. 1. Эзэн Есүс хүнийхүү ирэх талаар зөгнсөн. Ах эгч нараа, эхлээд нэг чухал асуултыг ярилцъя. Эзэн эцсийн өдрүүдэд яг яаж ирэх вэ? Шашны ертөнцийн олон хүн эзэн үйл хөлөглөн бууж ирэх нь гарцаагүй гэж итгэдэг. Тэд илчлэл 1:7-д ийхүү зөгнснийг онцолдог. Харагт тун тэр үйлсийн хамт ирнэ. Нүд бүр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна. Газар дэлхийн бүх овог түүнээс болж гашуудна. Үүнд үндэслэн тэд эзнийг эргэн ирэх үед Тэнгэрэлчүүд бүрээгээ дуугаргаж эзэн сүр жавхлантайгаар Тэнгэрээс бууж ирнэ гэж хүлээдэг. Эзэн үйл хөлөглөн ирэх нь гарцаагүй биелнэ. Энэ бол эргэлзээгүй. Гэхдээ тэр дүр зураг яг ямар байхыг та нар ер нь сайтар бодож үзсэн үү? Сударт ингэж байдаг. Газар дэлхийн бүх овог түүнээс болж гашуудна. Логикийн хувьд эзэн үйл хөлөглөн бууж ирэх өдрийг хүмүүс баяртайгаар тэмдэглэх ёстой. Тэгвэл яагаад бүх хүн гашуудах билээ?
Энд судалбал зохих гүн гүнзгий нууц байна. Үнэн дээр Библиэд эзний эргэн ирэлтийн талаар олон зөвнөл байдаг. Үйл хөлөглөн бууж ирэх нь цорын ганц арга биш. Хэрэв бид ганц хоёрхан ишлэлд үндэслээд эзэн зөвхөн үйл хөлөглөн ирэх ёстой гэж зүтгэвэл энэ нь яаран дүгнэж байгаа хэрэг биш гэж үү? Ингэснээрээ бид эзнийг угтан авах боломжоо алдаж эзэн биднийг таягдан хаях магадлалтай. Эзэн яаж эргэн ирэхийг үнэхээр ойлгохын тулд бид өөр зөвнөлийг бүгдийг нь тайвнаар бодож үзэх ёстой. Тэгвэл бид шинэ чухал танин мэдхүйг олж авна. Библиэд эзний эргэн ирэлтийн талаар олон зөвнөл байдаг. Эзэн Есүсийн зөвнөл, хүмүүсийн зөвнөл, бас Тэнгэр элчүүдийн зөвнөл. Хэрэв бид эзэн яаж ирэхийг мэдхийг хүсвэл хэний зөвнөл хамгийн үнэн зөв бэ? Мэдээж бид эзэн Есүсийн өөрийнх нь зөвнөлд найдах ёстой. Гэтэл шашны ертөнцийн ихэнх хүн хүний зөвнөлийг эш татаж эзэн үүлэн дээр ил тод гарч ирнэ гэж найдаад эзэн Есүсийн өөрийнх нь хэлсэн зүйлийг үл тоомсоролдог. Эзний эргэн ирэлт бол энгийн хэрэг биш. Харин ирж хайх хэрэгтэй хэд хэдэн нууцыг агуулдаг. Эзэн Есүс ингэж хэлсэн. Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн тэнгэр элчүүд ч мэдэхгүй. Хүүч мэдэхгүй. Зөвхөн миний эзэх л мэднэ. Тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэр элчүүд ч мэдэхгүй юм бол эзнийг угтан авах бидний цорын ганц найдвар бол эзний өөрийнх нь зөвнөлд түшиглэх явдал юм. Зөвхөн тэгж байж л бид эзнийг угтан авах найдвартай болно. Тэгвэл эзэн Есүсийн өөрийнх нь зөвнөлийг хамтдаа харцгаая. Аянга зүүнээс цахилж баруун зүгт ч гэсэн гялавдаг шиг хүний хүүгийн ирэлтэн ч мөн тийм байх болно. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ. Хүний хүүгийн ирэлтэнч бас Ноагийн өдрүүд шиг байх болно. Шүн дөлөөр хашгирах дуу гарч хараач сүйд залуу ирлээ. Түүнийг угтан авцгаа гэлээ. Хэрэв чи сэрэхгүй бол би хулгайч мэд очих ба ямар цагт би чам дээр очихыг чи мэдэхгүй. Харагтун би хулгайч мэд ирнэ. Харагтун би үүдэнд зогсоод тогшиж байна. Хэрвээ хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл би түүн дотор орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Эзэн Есүсийн эдгээр зөвнөлийн алинд нь ч түүнийг үйл хөлөглөн бууж ирнэ. Нүд болгон харна гэж дурдаагүй. Тиймээс эзний ирэх арга зам нь хүмүүсийн төсөөлдөг шиг биш юм. Эдгээр ишлэл хідэн гол санааг ахин дахин дурддаг. Хүний хүү ирэх, түүний ирэлт хулгайч мэд. Хулгайч мэд ирэх. Түүний дуу хоолойг сонсох хэрэгцээ. Бас тэрээр энэ үеийнхэнд гологдно гэсэн баримт гэх мэт. Тэгвэл хүний хүү ирэх болон хулгайч мэд ирэх гэдэг нь яг юуг хэлж байна вэ? Бид эзнийг яагаад дуу хоолойг нь сонссноор угтан авах хэрэгтэй вэ? Яагаад тэр энэ үеийнхэнд гологдох вэ? Энд судлах агуу нууц үнэн байна. Ах эгч нараа, эхлээд нэг асуултыг бодож үзцгээе. Эдгээр зөвнөлд бүгдд нь хүний хүү ирэх тухай дурдсан байдаг. Хүний хүү гэдэг нэр томьёо нь юуг хэлдэг вэ? А. Үл үзэгдэх юр бусын бурхны сүнслэг бие. Б. Хүнээс төрсөн хэвийн хүний дүр төрх өсөлтийн үйл явцтай нэгэн. В. Би сайн мэдэхгүй байна. Зөв хариулт нь Б. Хүний хүү гэдэг нь хүнээс төрсөн
Хэвийн хүний дүр төрхтэй өсөлтийн үйл явцтай нэгнийг хэлдэг. Та зөв хариулсан уу? Хүний хүү гэдэг нь хүнээс төрсөн хэвийн хүн чанартай, хэвийн өсөлтийн үйл явцтай хүнийг хэлдэг. Сүнсийг хүний хүү гэж нэрлэж болохгүй. Яг л Йохова бурхан хэлбэр дүр төрхгүй сүнс учраас түүнийг хизээж хүний хүү гэж нэрлдэггүйтэй адилхан. Зарим хүн тэнгэр элчүүдийг харсан. Тэнгэр элчүүд бол сүнслэг бие бөгөөд мөн л хүний хүү гэж нэрлэж болохгүй. Хүний хүү гэдэг нэр томьёо нь бурхан бие махбодтой болохыг хэлдэг. Хүний хүү ба сүнслэг бие нь яг эсрэг тэсрэг зүйл юм. Хүний хүү бол жирийн хүнээс төрсөн жирийн хүн шиг харагддаг. Эзэн Есүсийг бодоод үзэлтэй. Тэр яг л жирийн хүн шиг харагдаж амьдардаг байсан. Тэр идэж, унтаж, яг л хэвийн хүнтэй адил хэрэгцээтэй байсан. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд өөрийгөө хүний хүү болж эргэн ирнэ гэж зөгнөхдөө биднийг аврахын тулд 2 дахь удаага бие махбодтой болно гэсэн утгаар хэлсэн. Бурхан бие махбодтой болно гэдэг нь Тэнгэр дэх бурхан хүний биеийг өмсөж хүн болно гэсэн үг юм. Тэрээр хэвийн махан бие, хэвийн хүн чанартай, харагдах үйц, баригдах үйц бодтой юм. Тэр үнэхээр дэлхий дээр хүмүүсийн дунд амьдардаг. Өөрөөр хэлбэл энэ нь Бурханы мөн чанар бие махбодтой болж хүн болж байгаа хэрэг юм. Тиймээс эзэн Есүс хүний хүү ирнэ гэж хэлэхдээ өөрийгөө эцсийн өдрүүдэд 2 дахь удаага бие махбодтой болж эргэн ирэхийг хэлж байжээ. Эзэн Есүс бас ингэж зөгнсөн. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Энд тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно гэж дурдсан нь эзэн бие махбодтой болон эргэн ирнэ гэдгийн нэмэлт нотлохоо юм. Бурхан бие махбодоор хүмүүсийн дунд ирсэн тохиолдолд л түүнийг эсэргүүцэж яллана. Зөвхөн тэгсэн цагт л тэр зовж энэ үеийнхэнд гологдох боломжтой. Тэр алдар суутай сүнслэг биеэр үйл хөлөглөн бууж ирсэн бол хэн түүнийг эсэргүүцэж зүрхлэх билээ? Тэгвэл олон зовлон эдлэх тухай ярихын ч хэрэггүй. Энэ үеийнхэнд дахин гологдох тухай бүрч ярихын хэрэггүй. Тиймээс эзэн Есүс гарцаагүй бие махбодтой болж эргэн ирнэ. Энэ бол ямар ч эргэлзээгүй юм. Зарим хүн хэрв тэр бие махбодоор ирэх юм бол зөгнөлд яагаад зүгээр л бие махбод гэж хэлээгүй юм бэ? Яагаад хүний хүү гэж хэлсэн юм бэ гэж асууж магадгүй. Энэ бол зөгнөлийн уг чанар юм. Зөгнөл бүхэн далд утгатай байдаг. Хэрв бие махбодтой болж ирнэ гэж шууд хэлсэн бол тэр нь зөгнөл биш, харин шулуун яриа болно. Гэхдээ ойлголттой хүний хүү гэдгийн утгыг тунгаан боддог хүмүүс танин мэдэж энэ нь бурхан бие махбодтой болно гэсэн утгатайг ухаарна. Та үүнийг анх удаа сонсож байж магадгүй. Гэхдээ яаран дүгнэлт хийх хэрэггүй. Хэрв та даруухан зүрх сэтгэлээр үргэлжлүүлэн сонсвол бурхан бие махбодтой болон эргэн ирэх тухай бүрч олон нотлохоог олж мэдэх болно. Библиэд бас ийхүү зөгнсөн байдаг. Хэрв чи сэрэхгүй бол би хулгайч мэд чам дээр очино. Харагтун би хулгайч мэд ирнэ. Тэгвэл эзэн хулгайч мэд ирнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хэрхэн биелэх вэ? Хулгайч мэд ирэх гэдэг нь эзний эргэн ирэх аргыг дүрсэлсэн зүйрлэл байх нь тодорхой юм. Нууцаар, чимээгүйхэн, хүмүүс танигдахгүйгээр ил тод бус. Түүний ирэлтийг хүн бүрт ойлгомжтой болгох дуу шуугүйгээр ирнэ. Энэ бол хулгайч мэд нууцаар ирэхийн жинхэнэ утга юм. Хүмүүс түүнийг харах боловч бурхан гэдгийг нь танихгүй. Тийм учраас эзэн Есүс энэ зүйрлэлийг ашиглан
эцсийн өдрүүдэд бие махбодтой болон эргэн ирж, гарч ирж ажиллахаа дүрсэлсэн нь үнэхээр оновчтой дүрслэл шүү. Энэ нь яг л эзэн Есүс анх гарч ирсэн үетэй адилхан. Гаднаасаа тэр жирийн нэгэн хүн байсан. Хинч түүнийг хараад л бурхан гэдгийг нь хэлж чадахгүй байв. Хэрэв хүмүүс түүнийг харагдах байдлаар нь Месиа гэдгийг таньж чадсан бол түүнийг загалмайд цовдлохгүй байх байсан. Энэ нь хүмүүс бие махбодтой болсон бурхныг гадаад төрхтөн тулгуурлан таньж чадахгүйг харуулж байна. Библиэд үүнээс ч олон жишээ бий. Есүс худгийн дэргэд Самарь эмэгтэйгээс ус гуйхад тэр эмэгтэй өөрийгөө зүгээр л нэг танихгүй хүнтэй ярьж байна гэж бодсон. Мөн Юдас эзэн Есүсээс урвах үед Ромын цэргүүдэд түүнийг таниулахын тулд Юдас Есүсийн газар дээр үнсэх хэрэгтэй болсон. Бие махбодтой эзэн Есүс яг л бусад хүнтэй адилхан харагддаг байсан. Гаднаасаа тэр жирийн хүн байсан учраас хүмүүс түүнийг зөвхөн гадаад төрхөөр нь таньж чадаагүй юм. Яг л бид хулгайчийг гадаад төрхөөр нь хараад таньж чадахгүйтэй адил. Тиймээс эзэн Есүс би хулгайч мэд ирнэ гэж зөгнөхдөө өөрийгөө хоёр дахь удаага бие махбодтой болон эргэн ирэхийг яг таг хэлж байсан хэрэг юм. 2. Эзэн эхлээд бие махбодтой болон нууцаар ирж, дараа нь үйл хөлөглөн ил тод ирнэ. Эзэн Есүсийн өөрийнх нь зөгнлөөс бид түүнийг бие махбодтой болон эргэн ирж, хүний хүү болж илрэн ажиллана гэдгийг ойлгож авлаа. Энэ бол хинч үгүйсгэж чадахгүй баримт юм. Гэхдээ энэ нь нэг асуулт төрүүлж байна. Яагаад илчлэл 1:7-д ингэж хэлсэн байдаг вэ? Харагтун тэр үйлсийн хамт ирнэ. Нүд бүр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна. Газар дэлхийн бүх овог түүнээс болж гашуудна. Энэ мөрөн эзэн үйл хөлөглөн бууж ирэхийг тодорхой хэлж байна. Гэтэл бидний саяхан үтсэн судруудад түүнийг бие махбодтой болон ирэх тухай өгүүлдэг. Энэ нь зөрчилдөөнтэй мэд харагдаж болохч үнэндээ огтхон ч зөрчилдөөн байхгүй. Бурхны бүх зөгнөл биелэх боловч алхамаар биелдэг. Хүний хүү ирэх ба үйл хөлөглөн бууж ирэх хоёул биелнэ. Гэхдээ үүнд дэс дараалал гэж бий. Эзэн эргэн ирэхдээ эхлээд бие махбодтой болон нууцаар ирж ажиллаж айлтна. Дараа нь л үйл хөлөглөн ил тод бууж ирнэ. Эзний эргэн ирэлт нь нууцаар ирэх ба ил тод ирэлт гэсэн хоёр үе шатад хуваагддаг. Нэгдүгээрт эзэн бие махбодтой болон хулгайч мэт ирж үнэнийг илэрхийлэн эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэнэ. Гол зорилго нь бүлэг ялагчдыг бий болгож шүүлт бурхны гэрээс эхлэх ёстой гэсэн зөгнөлийг биелүүлэх. Бурхан бие махбодтой болон нууцаар эргэн ирэх үед энэ нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил эхэлснийг тэмдэглэдэг. Харин энэ нь ингэж явагддаг. Эхлээд тэрээр шүүлт бурхны гэрээс эхлэх ажлыг гүйцэтгэдэг. Бурхан өөрийнх нь дуу хоолойг сонссон. Өөрийнх нь өмнө авчирсан хүмүүсийг ариусгаж, аварч тэднийг ялагчд болгодог. Дараа нь бурхан Сион руу буцаж агуу их гамшиг бууж эхлэх бөгөөд бурхан энэ хуучин ертөнцийг шийтгэж устгахын тулд гамшигыг ашигладаг. Энэ нь эцсийн өдрүүд дэх бурханы шүүлтийн ажлын оргил үе болно. Эцэст нь агуу их гамшигын дараа бурхан үйл хөлөглөн бууж ирж бүгдэд ил тод харагдана. Тэр үед шүүлтийн ажил дуусч бурханы хаанчлал дэлхий дээр бий болно. Тэгэхээр энэ хоёр алхмыг хураангуйлахад гамшигын өмнө эзэн үннийг илэрхийлж шүүлтийн ажлыг хийхийн тулд бие махбодтой болон нууцаар эргэн ирдэг. Гамшигын дараа тэрээр сайныг шагнаж хорон мууг шийтгэхийн тулд сүнслэг биеэрээ үйл хөлөглөн ил тод бууж ирдэг. Энэ хоёр үйл явдлыг хоёуланг нь эзэн зөгнсөн. Тэнгэр газар үгүй болох боловч
Бурхны үг хизээж үгүй болохгүй. Гэхдээ бие махбодтой болсон эзнийг угтан авах, түүнийг үйл хөлөглөн бууж ирэхийг харахыг хүлээх хоёрын хооронд ялгаа бий юу? Хэрэв бид зөвхөн үйл хөлөглөн ил тод бууж ирэх үед нь л эзнийг хүлээн авч бие махбодтой болон эргэн эрхийг нь голбол үр дагавартай юу байх вэ? Үүнийг ойлгохын тулд бид эзнийг бие махбодтой болон эрэхтэй ямар ажил хийхийг нь мэдэх хэрэгтэй. Гамшигын өмнө эзэн бүлэг ялагчдыг бий болгохын тулд бие махбодтой болон нууцаар ирдэг. Бид эзнийг үйл хөлөглөн сая Тэнгэр элчийн хамт бууж ирэхийг харах үед тэр ажил аль хэдийн дууссан байх болно. Эзэн гамшиг дуусах дөхөх үед үүлэн дээр ил тод харагддаг. Хэрэв тэр үеийг хүртэл хүлээвэл бид таягдан хаягдаж ялагчд болгуулах боломжоо алдсан байх болно. Энэ нь асар их хохирол байх болно. Яг ийм учраас л илчлэл номд ингэж хэлсэн байдаг юм. Харагтун тэр үйлсийн хамт ирнэ. Нүд бүр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна. Газар дэлхийн бүх овог түүнээс болж гашуудна. Тиймээс эдгээр нь хоёулаа эзнийг угтан авах арга зам боловч гамшигын өмнө бие махбодтой болсон эзнийг угтан авах уу? Эсвэл гамшигын дараа үүлэн дээр ил тод ирэх сүнслэг биеийг нь угтан авах уу гэдгээс үр дагавар төгсгөл эрсдэс ялгаатай байдаг. Ах эгч нараа, энэ асуултыг бодож үзье. Эзнийг аль арга замаар угтан авах нь бидэнд хамгийн их ашиг тустай вэ? А. Эзнийг үйл хөлөглөн эрхийг нь хүлээх. Б. Эзнийг 2 дахь удаага бие махбодтой болон нууцаар эргэн ирэх үед нь угтан авах. В. Би сайн мэдэхгүй байна. Зөв хариулт нь Б. Эзнийг 2 дахь удаага бие махбодтой болон нууцаар эргэн ирэх үед нь угтан авах. Хэрэв гамшигын дараа эзнийг үйл хөлөглөн бууж ирэхийг нь хүлээвэл бид Бурхны эцсийн өдрүүд дэх авралыг алдаж уйлж шүдээ хаврах болно. 3. Бурхан эцсийн өдрүүдэд яагаад бие махбодтой болох ёстой вэ? Эзэн 2000 жилийн өмнө бие махбодтой болон гарч ирж ажилласан. Эцсийн өдрүүдэд яагаад дахин тэгэх ёстой гэж? Зарим хүн энэ үнэхээр шаардлагатай гэж үү? Бурхан сүнсэн хэлбэрээр ажиллаа хийж болохгүй гэж үү? Яг л өнгөрсөн үед Яхова бурхан тэгсэн шиг гэж асууж магадгүй. Энэ бол зүй ёсны асуулт. Гэхдээ бид эхлээд Бурхан сүнсээр ажиллах уу, эсвэл бие махбодтой болон ажиллах уу гэдгийг ямар ч хүн шийддэггүй. Харин Бурхан өөрөө шийддэг гэдгийг санах ёстой. Бурханы сонгосон арга нь түүний ажлын хэрэгцээ, завхарсан хүн төрлөختний хэрэгцээгээр тодорхойлогддог. Бурхан үргэлж өөрийнхөө ажилд хамгийн үр дүнтэй, хүн төрлөختнийг аврахад хамгийн ашиг тустай аргыг сонгодог. Бурхан бие махбодтой болох нь яагаад шаардлагатай вэ гэдгийг ойлгохын тулд бид эхлээд эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр зорж буй ажлыг ойлгох ёстой. Бурхан үннийг илэрхийлэхийн тулд бие махбодтой болсноор хүмүүстэй харьцахад хүмүүс түүнийг ойлгоход илүү хялбар байдаг. Эзэн Есүс өөрөө ийхүү зөвгөнсөн байдаг. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Учир нь эцэг ямар ч хүнийг шүүдэггүй. Харин бүх шүүлтийг хүүдээ даатгсан билээ. Тэр хүний хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлэгч түүнд өгсөн. Хэрвээ миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал би түүнийг шүүхгүй. Учир нь би дэлхийн ертөнцийг шүүхийн тулд биш,
харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч байдаг. Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно. Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Энэ нь эзэнд бидэнд хэлхийг хүссэн олон зүйл байсан боловч тухайн үеийн хүн төрлөختөн тэдгээрийг дааж чадахгүй байсан гэсэн үг юм. Тиймээс эзэн Есүс эдгээр үгийг эцсийн өдрүүдэд зориулан үлдээсэн. Судруудад бас эзэн эцсийн өдрүүдэд өөрийн үгээр хүмүүсийг шүүн гэж дурдсан байдаг. Энэ нь эзэн бүлэг хүнийг шүүж, ариусгаж, аврахын тулд үннийг илэрхийлж, тэднийг ялагчд болгоно гэсэн үг юм. Ах эгч нараа, нэг зүйлийг бодож үзье. Хэрэв эзэн эргэн ирж үннийг илэрхийлэн шүүх гэж байгаа бол түүнд ойртож түүний үгийг ойлгоход аль арга нь бидэнд хялбар байх вэ? А. Бурхан хүний дүр төрхтэй, хүний хэлээр ярьдаг бие махбодтой болох. Б. Бурхан сүнсээрээ Тэнгэрээс бидэнтэй шууд ярих. В. Би сайн мэдэхгүй байна. Зөв хариулт нь А. Бурхан хүний дүр төрхтэй, хүний хэлээр ярьдаг бие махбодтой болох. Тэгвэл сүнс яагаад энэ ажлыг шууд хийхэд тохиромжгүй вэ? Бурхан эцсийн өдрүүдэд яагаад заавал бие махбодтой болох ёстой вэ? Энийг бодоод үзтээ. Хэрэв Бурханы сүнс хүнтэй шууд ярьсан бол хүн үнэхээр тэсвэрлэж чадах байсан уу? Хуучин гэрээний энэ жишээг сандаа. Бүх хүмүүс Тэнгэрийн дуу, аянга, бүрээн дуу, утаа багширсан уулыг харав. Үүнийг харангуйтаа хүмүүс айн дагжиж, холхон зогслоо. Тэгээд тэд Мосед та бидэнтэй яриач, бид сонсъё. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эсбөгөөс бид үхэн гэв. Йохова Синай уулан дээр сүнсээрээ гарч ирэхэд хүмүүс айж сандарчээ. Израильчууд Мосед чи явж Бурхантай яар. Бурхан юу ч зохицуулдаг бай. Бид дуулууртай дагъя. Гэхдээ бид Бурханы нүрийг харж зүрхлэхгүй гэсэн. Сүнс ярихад Тэнгэрээс аянга нэргэх мэт байдаг. Хүмүүс айхгүй байх байсан уу? Тэд сүнсэнд ойртож зүрхлэх байсан уу? Хэрэв хүмүүс ойртож чадахгүй бол Бурхан тэдэнтэй хэрхэн харьцаж, тэднийг хангаж удирдах чадах билээ? Бурхан бие махбодтой болсноор л үннийг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашиглаж хүмүүст Бурханы санаа зорилгыг ойлгох боломжийг олгодог. Эзэн Есүс ажиллаж байх үедээ бие махбодтой байсан учраас тэрээр хүмүүстэй бодитоор харьцаж, нүүр тулан ярилцаж, хэдийдэж үннийг илэрхийлж, ихэнхдээ өдөр тутмын амьдралаас энгийн сургаалт зүйрлэл ашигладаг байв. Загасны торын сургаалт зүйрлэл, талах эсгэгчний сургаалт зүйрлэл гэх мэт. Үнэнд хайртай хүмүүс үүнийг амархан ойлгож, хэрэгжүүлж чаддаг байсан. Энэ нь Бурхан бие махбодтой болох нь хүмүүсийг үнэн рүү, аврал руу хөтлөх хамгийн сайн арга зам болохыг харуулж байна. Үүнийг бүрчлүү тодорхой болгохын тулд Бурханы үгийн ахиад хэдэн хэсгийг уншицгаая. Бурхан хүнийг аврахдаа сүнсний арга барил, сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй. Учир нь хүн түүний сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож чадахгүй. Хэрвээ тэр сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролцсон бол хүн түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадна төрхийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хинч Йоховагийн үлэнд дөхөн очиж чадахгүй адилаар хүн түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор өөрөөр хэлбэл өөрийн болох гэж буй мах бодод үгээ оруулснаар л
Тэр өөрийг нь дагдаг бүх хүнд үгийг бичлэн оруулж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр түүний үгийг сонсож, харж, түүнчлэн түүний үгийг олж авч, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Энэ нь Бурхан махбод болсны давуу тал байв. Тэрээр хүн төрлөختний мэдлэгийг ашиглан хүний хэлээр хүмүүстэй ярьж өөрийн хүслийг илэрхийлж чадсан. Тэрээр хүмүүсийн ойлгошгүй гүн гүнзгий бурханлаг хэлээ хүний хэлээр, хүний арга замаар хүмүүст тайлбарлаж эсвэл орчуулж өгсөн. Энэ нь түүний санаа зорилгыг ойлгож тэр юу хийхийг хүсэж байсныг мэдхэд нь хүмүүст тусалсан юм. Тэр мөн хүний хэл хэрэглэн хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж хүмүүст ойлгох тууцаар ярилцаж чадаж байв. Тэрчлэн хүний хэл мэдлэгийг хэрэглэн ярьж, ажиллаж хүмүүст Бурхны сайхан сэтгэл, ойр дотн байдлыг мэдрүүлж, зүрх сэтгэлийг нь харуулж чадсан. Эдгээр үг санааг маш тодорхой болгож байна. Бурхан бие махбодтой болж ажиллаж айлдах нь маш их утга учиртай. Тэрээр үүнийг завхарсан хүн төрлөختний хэрэгцээний улмаас хийдэг. Хуулийн эрен үед Бурхны сүнс гарч ирж ярьж байсан ч энэ нь зөвхөн хаяа тохиолддог. Үг нь маш цөөн байсан. Эзэн Есүс ийхүү зөвнсөн байдаг. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Энэ сударт эцсийн өдрүүдэд эзэн Есүст бидэнд хэлэх олон зүйл байгаа бөгөөд мөн биднийг бүх үнэн рүү удирдах болно гэж дурдсан. Энэ нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэхийн тулд Бурхан олон үннийг илэрхийлж, асар олон үг айлдах ёстой. Ийм байж хүн төрлөختнийг аварч чадна гэснийг хэлж байна. Тиймээс сүнс шууд ярьж ажиллах нь эцсийн өдрүүдийн ажилд тохиромжгүй юм. Зөвхөн бие махбодтой болсноор л Бурхан хүмүүсийн дунд амьдарч чадна. Ингэснээр хүмүүс Бурханыг ойртож болох үйс, харьцаж болох үйс гэдгийг илүү хялбар мэдрэх болно. Энэ нь хүмүүст үннийг илүү сайн ойлгох боломжийг олгодог. Үүний зэрэгцээ энэ нь хүмүүсийн үзэл төсөөлөл, завхарсан зан чанарыг ил болгодог. Энэ нь Бурханд хүний завхарсан мөн чанарын дагуу үннийг айлдаж, хүний нүгэлт уг чанарыг цэвэрлэж, эцэст нь хүнийг сатааны иргэшээлээс аврах боломжийг олгодог. Тиймээс эцсийн өдрүүдэд төрсэн бидний хувьд эзнийг бие махбод болон эргэн эрхийг нь угтан авах нь хамгийн агуу ёроол юм. Бие махбодтой болсон Бурхан сайныг муугаас ялгаж, тус бүрийг төрлөөр нь ангилдаг. Бурхан эцсийн өдрүүдэд ажиллахын тулд яагаад бие махбодтой болсон нь олон шалтгаантай. Тэрээр хүмүүсийг шүүж, ариусгаж аврахын тулд өөрийн үгээ илэрхийлэхээр ирсэн. Үүний зэрэгцээ энэ нь хүмүүсийг илчилж, таягдан хаях, бүгдийг төрөл төрлөөр нь ангилж, хонийг ямаанаас, улаан буудаг гишээс, сайн зарц нарыг муу зарц нараас ялгахын тулд юм. Ингэснээр Бурхан сайныг шагнаж, хорон мууг шийтгэж чадна. Хэрэв Бурхан алдар сууд сүнслэг биеэрээ гарч ирсэн бол сайн муу бүгд түүний өмнө сөхрөн мөргөх байсан. Тэгвэл хэрхэн сайныг муугаас ялгах билээ? Ийм учраас бие махбодтой болсон нь Бурханы агуу мэргэн ухаан юм. Энэ нь бүгдийг илчилдэг. Үннийг ирж хайж, Бурханы дуу хоолойг сонсдог хүмүүс бол ухаалаг охид юм. Бие махбодтой болсон Бурхан жирийн дүр төрхтэй боловч хүмүүс түүний айлдсан үннээс эргэн ирсэн эзэн Есүс гэдгийг нь таньдаг. Энэ нь эзэн Есүсийн хэлсэн үгийг биелүүлдэг. Миний хонин сүрэг, миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг.
Үүний эсрэгээр бие махбодтой болсон Бурхны жирийн дүр төрхөөс болж мунхаг охид түүнийг яаран шүүж, яллаж эсэргүүцдэг. Тэд ёрийн муу хүмүүс гэдг нь илчлэгдэж, таягдан хаягдаж, шийтгэгдэхээр тэмдэглэгддэг. Тиймээс Бурхан эцсийн өдрүүдэд 2 дахь удаага бие махбодтой болдог нь түүний агуу их мэргэн ухаан юм. Энэ нь хүн бүрийг төрлөөр нь ангилах үр дүнд хүргэдэг. 4. Хүний хүүг хэрхэн угтан авах вэ? Бурхны дуу хоолойг сонсох замаар. Бурхан эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ хүмүүсийн дунд шүүлтийн ажил хийхийн тулд хүний хүү болж ирдэг. Тэгвэл хэрэв тэр жирийн хэвийн хүний хүү бол мөн түүний бурханлаг чанар нь гадаад төрхөөс нь харагдахгүй бол бид түүнийг хэрхэн угтан авч чадах вэ? Бид хэдэн судрыг хамтдаа судалснаар зарим замыг олж чадна. Миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг. Харагт тун би үүдэнд зогсоод тогшиж байна. Хэрвээ хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл би түүн дотор орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Чуулгануудад сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсох тун. Эдгээр зөвнөл нь эзнийг угтан авахд гол нь сонсох гэдгийг бидэнд тодорхой хэлж байна. Яагаад бид сонсоход анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ? Хэрэв эзэн зүгээр л бүх хүнд харагдахаар үйл хөлөглөн буцаж ирж байсан бол бидэнд зөвхөн нүдэл хэрэгтэй байх байсан. Гэвч эзэн бие махбодтой болон эргэн ирдэг учраас гаднаасаа тэр зүгээр л нэг жирийн хүн, Бурхны дүр төрөхгүй, огтхон ч юр бусын бус байдаг. Тиймээс бие махбодтой болсон Бурхныг зөвхөн түүний дуу хоолойг сонсох замаар л таньж чадна. Тийм учраас эзэн Есүс ингэж хэлсэн байдаг. Миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг. Эзнийг угтан авах гол түлхүүр нь Бурхны дуу хоолойг сонсох юм. Зөвхөн ингэж байж л эзнийг угтан авч чадна. Энэхүү дуу хоолой нь эзнийг эргэн ирэх үедээ илэрхийлэх олон үннийг хэлж буй хэрэг. Эдгээр нь хүмүүсийн урьд өмнө хизээж сонсож байгаагүй үнэн юм. Ухаалаг охид хүний хүүгийн үгийг сонсоод тэдгээрийг үнэн бөгөөд Бурхны дуу хоолой мөн болохыг таньж эзнийг баяр хөөртэйгээр угтан авдаг. Зөвхөн Христэл үнэн зам, ам мөн гэдгийг тэд мэддэг. Харин хүмүүс эдгээр үгийг сонсоод тоомсоргүй хандаж эсвэл үннийг хүлээн авахаас татгалзвал тэд бол эзэнд хаягдах мунхаг охид бөгөөд агуу их гамшигт унаж, уйлж, шүдээ хаврах болно. Эзэн Есүс ингэж хэлсэн. Шүн дөлөөр хашгирах дуу гарч, хараач сүйд залуу ирлээ. Түүнийг угтан авцгаа гэлээ. Энэ нь Бурхан гарч ирж олон үннийг илэрхийлсэн гэж хэн нэгэн гэрчлэхийг сонсмогцоо бид эдгээр үг Бурхны үг мөн эсхийг харахын тулд яаралтай ярьж хайх ёстойг бидэнд хэлж байна. Хэрв тийм бол бид хүлээн авч дуулууртай дагах ёстой. Учир нь Бурхны хонь Бурхны дуу хоолойг сонсох болно. Бурхны хонь Бурхны дуу хоолойг сонсохдоо тэр нь үнэн, эрх мэдэл, хүч чадалтай гэж мэдэрдэг бөгөөд эдгээр үг гүн гүнзгий, нууцлаг, хүний илэрхийлж чадах зүйл биш гэдгийг мэдэрдэг. Ийхүү тэд зүрх сэтгэлээсээ эдгээр үг бол ариун сүнсний айлдвар, Бурхны дуу хоолой мөн гэдгийг тодорхойлж чаддаг. Ийхүү ухаалаг охид Бурхны дуу хоолойг сонсож эзнийг угтан авдаг. Ах эгч нараа, одоо нэг асуултыг бодож үзээд өнөөдөр хүн бүр юу олж авснаа харцгаая. Бурхан эцсийн өдрүүдэд ямар арга замаар эргэн ирэх вэ? А. Үйл хөлөглөн ирнэ.
Учир нь тэр 2000 жилийн өмнө аль хэдийн бие махбодтой болон эргэн ирсэн. Б. Сүнсэн хэлбрээр нууцаар эргэн ирнэ. В. Эхлээд тэр дахин бие махбодтой болон нууцаар эргэн ирнэ. Дараа нь тэр үйл хөлөглөн ил тод гарч ирнэ. Г. Би сайн мэдэхгүй байна. Зөв хариулт нь В. Эхлээд тэр дахин бие махбодтой болон нууцаар эргэн ирнэ. Дараа нь тэр үйл хөлөглөн ил тод гарч ирнэ. Та зөв таасан уу? 5. Эзэнд итгэдэг атлаа түүнийг угтан авч чадахгүй байхын үр дагавар юу вэ? Ах эгч нараа, эзэн Есүсийн эдгээр зөвнөлийг уншсаны дараагаар бид одоо эзэн эцсийн өдрүүдэд хэрхэн ирэх, ямар ажил авчрах талаар тодорхой ойлголттой боллоо. Эзний эргэн ирэлт нь нууцаар ирэх ба ил тод илрэлт гэсэн хоёр үе шатад хуваагддаг. Нэгдүгээрт эзэн хулгайч мэт ирэх нь Бурхан бие махбодтой болж нууцаар эргэн ирэн үннийг илэрхийлж эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Үүний гол зорилго нь бүлэг ялагчдыг төгс болгож шүүлт Бурханы гэрээс эхлэх ёстой гэсэн зөвнөлийг биелүүлэх юм. Бурхан бие махбодтой болж нууцаар эргэн ирэх үед энэ нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын эхэллийг тэмдэглэдэг. Эхлээд тэрээр шүүлтийг Бурханы гэрээс эхлэх ажлыг гүйцэтгэдэг. Бурхан өөрийнх нь дуу хоолойг сонссон. Өөрийнх нь өмнө авчирсан хүмүүсийг ариусгаж, аварч, тэднийг ялагчд болгодог. Дараа нь Бурхан Сион руу буцаж, агуу их гамшиг бууж эхэлдэг. Тэгээд Бурхан энэ хуучин ертөнцийг шийтгэж, устгахын тулд гамшигыг ашигладаг. Энэ нь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын оргил үе болно. Эцэст нь агуу их гамшигын дараа Бурхан үйл хөлөглөн бууж ирж бүгдэд ил тод харагдана. Тэр үед шүүлтийн ажил бүрэн дуусаж Бурханы хаанчлал дэлхий дээр бий болно. Тиймээс хэрэв бид ухаалаг охид байхыг хүсвэл гамшигын өмнө бие махбодтой болон эргэн ирэх Бурханыг угтан авах ёстой. Энэ бол эзэн яагаад бидэнд ахин дахин ингэж хэлсний шалтгаан юм. Миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг. Тэрээр биднийг нууцаар ирэх үед нь айлдах үннээр өөрийг нь таньж сураасай гэж хүсдэг. Бие махбодтой болон эрэхтэй тэр биднийг бүх үнэн рүү хөтлөнө. Эцэст нь биднийг аварч амлалтаа өгдөг нь бие махбодтой болсон Бурхан юм. Үйл хөлөглөн ил тод гарч ирдэг эзэн дараа нь шитгэлийн ажил хийхээр Сатан болон Антихристүүдийн хүчийг устгахаар ирдэг. Тэр үед Бурханы ажил дуусаж Бурхан энэ эрен үеийг төгсгөх болно. Тиймээс эзэн биднээс өөрийнх нь ил тод илрэлтийг угтан авахыг хүсээгүй. Эзэн биднээс ажиглаж, хүлээж, түүний нууцаар ирэхийг угтан авахыг хүссэн. Хэрв бид одоо ч гэсэн эзнийг үйл хөлөглөн ирэхийг хүлээхийг хүсвэл бид ерөөл хүртэхгүй. Харин гай гамшигт өртөх болно. Бидний төгсгөл яг л Томсынх шиг байх болно. Яг л эзэн Есүсийн Томост ийм хэлсэнчлэн чи намайг харсан учраас надад итгэсэн. Хараагүй ятлаа итгэсэн хүмүүс ерөөлтэйе. Тиймээс хэрэв бид үйл хөлөглөн эрхийг нь харахаасаа өмнө дуу хоолойг нь сонсонгуудаа эзний эргэн ирэлтийг угтан авбал бид өрөөгдөж ялагчд болгуулан хамгийн ихээр өрөөгдөнө. Эцэст нь илүү тодорхой ойлгохын тулд өөр нэг хэсэг үгийг уншийе. Олон хүн миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад. Гэвч Есүс Тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдэрээ харах үед чинь зөвхт байдлын нар олон нийтэд үзэгдэн гэдгийг
би Есүсийг дагдаг, ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлхийг хүсэж байна. Магадгүй тэр нь чиний хувьд маш сэтгэл догтлон мөч байж болох ч Есүс Тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе бол бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурхны удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж ёрын мууг шийтгэх үе байх болно. Учир нь хүн тэмдгийг харахаас өмнө үнний илэрхийлэл байх үед Бурхны шүүлт дууссан байх болно. Үннийг хүлээн авдаг, тэмдгийг ирж хайдаггүй хүмүүс ариусаж Бурхны сэнтийн өмнө хүргэгдэж бүтээгчийн тэвэрт орсон байх болно. Цагаан үйл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг. Харин хатуу шүүлтийг илэрхийлж ам болон үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л тэдэнтэй харьцана. Тэд хэтэрхий зөрөөд өөртөө итгэлтэй бие тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үннийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд агуу аврал. Тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба ариун сүнсийг доромжилж үннийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй бие тоосон хүн байх бус. Харин ариун сүнсний удирдамжийг дуулууртай дагаж үннээр цангаж үннийг ярьж хайдаг хүн байх хэрэгтэй. Ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Энэ хэсгээс бид Бурхан эцсийн өдрүүдэд 2 дахь удаага бие махбодтой болон эргэн ирэх үед хэрэв хүмүүс түүнийг хүлээн авахгүй, мөн түүний илэрхийлсэн үннийг хүлээн авахгүй, харин зөвхөн үйл хөлөглөн ирэх эзэн Есүсийг хүлээвэл тэд эзнийг хизээч угтан авахгүй, гамшигын үед шийтгэл устгалтай нүүр тулна гэдгийг харж болно. Эцсийн өдрүүдэд зөвхөн бие махбодтой болсон Бурхан л үннийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгаж, аварч чадна. Хэрэв хүмүүс үзлээр дүүрэн байж түүнийг үгүйсгэж ялалвал тэд Бурханы дайсан бөгөөд жигшүүрт нүгэл уйлдсан. Энэ бол өөртөө үхлээ хайж мөхлөө дуудаж буй хэрэг. Энэ бүгдийг сонссны дараа зарим хүн ингэж бодож магадгүй. Шашны ертөнц бараг бүхэлдээ эзнийг үйл хөлөглөн ирнэ гэж итгэдэг. Түүнийг бие махбодтой болон эргэн ирнэ гэж би анх удаа сонсож байна. Энэ нь миний хувьд итгэхэд хэтэрхий шин байна. Гэхдээ шин гэдэг нь буруу гэсэн үг үү? Шин гэдэг нь хурамч гэсэн үг үү? Өнөөдөр яригдсан зүйлд Библиэд зөрчилдсөн ямар нэг зүйл байна уу? Байхгүй. Учир нь Библиэд эзний эргэн ирэлтийн 2 үе шатыг хоёуланг нь үнэхээр зөгнсөн. Хуваалцсан бүх зүйл нь Библийн зөгнөлтөд бүрэн нийцэж байгаа юм. Бид хувийн үзэл төсөөллөөр орхиж Библийн зөвхөн 1-2 мөрд тулгуурлан эзний ирэх аргыг сохроор тодорхойлох ёсгүй. Яагаад 2000 жилийн өмнө Месияг тесэн ядан хүлээж байсан юудачууд түүнийг танихгүй, харин оронд нь цовдлсон юм бэ? Учир нь тэд Месиягийн ирэлтийг өөрсдийн үзэл төсөөллийн дагуу тодорхойлсон учраас тэр. Тэд Библийн зөгнөл дэх хэсэг хэсэгхэн үг хэллэгтэй зуралдаж Месия хаан шиг ордонд төрөх ёстой гэж үзсэн. Гэтэл эзэн Есүсийн ирсэн арга зам нь тэдний төсөөлж итгэж байснаас эрсдэс ялгаатай байсан.
Иймээс тэдэнд өөрсдийн итгэл үнэмшлээ орхиход хэцүү санагдсан. Үр дүнд нь тэд эзэн Есүсийг таньж чадалгүй, түүнийг цовдлох, жигшүүрт гэмт хэрэг үйлдэж эзний авралыг алдсан. Зөрүүд зан, биеэ тоосон байдал, өөртөө хэд итгэлтэй байдал, мунхаг нь тэднийг суйруулсан. Эцсийн өдрүүдэд ч мөн адил. Хэрэв бид өөрсдийн төсөөлөлтөө зөрүүдлэн зуралдвал, эсвэл пасторуудынхаа хэлсэн бүхэнд итгэвэл, бид яг л юудайчуудтай адилхан алдаа гаргах магадлалтай. Энэ нь биднийг эцсийн өдрүүд дэх эзний авралыг алдахад хүргэх болно. Бурхны мэргэн ухаан Тэнгэрээс чөндөр. Бурхны ажил ямар ч хүнээр хязгаарлагддаггүй. Тэрээр өөрийн төлөвлөгөө болон бидний хэрэгцээний дагуу ажилдаг. Бүх хүн төрлөختөн эсэргүүцэж хүлээн авахаас татгалцсан ч энэ нь Бурхны төлөвлөгөөг өөрчлөхгүй. Бурхан дахин бие махбодтой болж гарч ирэн ажиллах нь эцсийн өдрүүдэд төрсөн бидний хувьд агуу их ёроол ба аврал юм. Энэ бол Бурхны хүн төрлөختнийг гэх хайр халамж юм. Бурхан бие махбодтой болох болгондоо хүмүүсийн гололт хавчлагтай тулгардагч Бурхны ажлаас ашиг тус хүртдэг нь үргэлж хүн төрлөختөн бид байдаг. Хэрэв та би зүгээр л хүлээж авахгүй гэж хэлбэл, эцэст нь зөвхөн бид өөрсдөө л хохирно. Эзний эрэлт бол агуу хэрэг явдал. Хүн бүр үүнд хянуур хандаж, нухацтай шалгана гэж би найдаж байна. Энэ боломжийг хэрхэвч алдаж, насан туршдаа харамсаж болохгүй. $2000 жилийн өмнө эзэн Есүс ингэж амласан байдаг. Харах тун би хурдан ирнэ. Тэрээр мөн ингэж зөгнсөн. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Одоо 2000 жилийн хүсэл тэмүүлэл хүлээлтийн дараа эцсийн өдрүүдийн шинж тэмдэг илэрч дэлхий эцсийн төгсгөл рүүгээ дөхөж байна. Дэлхий даяар гамшиг байнга тохиож, улам бүр ноцтой болж байна. Газар хөдлөлт ямар ч сэрэмжлүүлэлгүйгээр тохиолдож, ган гачгаас болж, газар цуурч, үерийн ус, гэр орон, амь насыг суйруулж байна. Хүчтэй түймэр, ой мод, хот суурангуудыг үнс нуран болгож байна. Үүний зэрэгцээ тахал олон жил үргэлжилж, дайн дажин тасралтгүй дэгдэж хурцатсаар байна. Энэ бол эзний эргэн ирэлтийн чухал мөч юм. Та түүнийг ирэхэд угтан авахд бэлэн болсон уу? Та сүд залуутай уулзах, ухаалаг охид болоход бэлэн үү? Эзэн Есүс ингэж хэлсэн: "Миний хонин сүрэг, миний дуу хоолойг сонсдог." Та Бурхны дуу хоолойг хэрхэн ялган таньж, түүний эргэн ирэлтийг алдахгүй байх талаар мэдхийг хүсэж байна уу? Та жинхэнэ Христ ба хурамч Христүүдийг ялган таних мэрэгэн ухаантай болмоор байна уу? Эзэн эргэн ирэх үед бид бүгд Бурхны хаанчлалд орохыг хүсдэг. Тэгвэл Бурхны хаанчлалд орох нөхцөл болцол нь юу вэ? Бидний хүн нэг бүр дээр Бурхны шүүлт ирэх тухай Библиэд 200 гаруй зөгнөл байдаг. Итгэгчд болон үл итгэгчдийг Бурхан хэрхэн шүүх вэ? Шүүлт нь бидний эцсийн хүрэх газартай ямар хамааралтай вэ? Эхнээсээ өнөөг хүртэл Бурхан сатааны эсрэг тэмцэж, хүн төрлөختнийг нүглээс аварсаар ирсэн. Хүн төрлөختнийг аврах 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө Бурханд бий гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Бурхан хэрхэн удирдлагын төлөвлөгөөгөө төгсгөж
биднийг сайхан хүрэх газар руу аваачих вэ. Энэ бол зүгээр нэг Библийн хичээл биш. Бид таны хизээж сонсож байгаагүй олон нууцыг тайлах болно. Сүмдэр сонсдгоос ч илүү ихийг та эндээс сонсож мэдэх болно. Эндээс та агуу гамшигаас хамгаалагдах боломжийг олж авах болно. Эндээс та Бурхан хаанчлалаа газар дээр хэрхэн биелүүлж байгааг ойлгож авах болно. Эзний өдөр ойртож байна. Ийм үед эргэлзэх нь үхэх үр дагаварт хүргэж болзошгүй. Өчигдөр тэдний сүүлчийн өдөр гэдгийг хэнч урьдчилан таамаглаагүй. Зүрх шимшрүүлэм зүйл гэвэл маш олон хүн маргаашийн төлөвлөгөө хийсэн ч түүнийгээ биелүүлж чадаагүй. Тоо томшгүй олон хүмүүс үннийг ирж хайхаасаа өмнө амиа алдсан. Харин бид амьд хിവэр байгаа бөгөөд өнөөдөр Бурхны дуу хоолойг сонсох боломжтой. Маргааш юу болохыг бид мэдэхгүй. Гэхдээ Бурхан мэддэг. Тэр танд гарах гарц нээж өгсөн. Амар амгалан түүний хаанчлал руу хөтлөх замыг нээж өгсөн. Цаг байгаа дээр амжиж ирээрэй. Манай Библийн хичээл өдөр бүр үнэгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 10 цаг, өдрийн 12 цаг, оройн 20 цаг болон шөнийн 21 цаг. Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 87 33 дугаар руу залгана уу.